Программын мөрөө дараалсан байдлаар биелнэ. Үүнийг sequence буюу дараалсан биелэлт гэдэг. Дараалсан биелэлтийг өөрчлөх үндсэн 3 хэлбэр байдаг. Салааллалтын бүтцэн нөхцөл шалгах, давталтын бүтцэн кодыг давтан гүйцэтгэх, шилжилтийн бүтцэн дараалсан биелэлтийг хэлнэ. If оператор нь нөхцөл үнэн эсхээс хамаарч үйлдэл гүйцэтгэдэг. Жишээ кодонд grade 60-аас их бол passed үгүй бол файлд хэвлэнэ. Товч хэлбэрт асуултын тэмдэг ба тодорхойлох 2 цэг оператор ашиглан нэг мөрөнд бичнэ. Switch оператор нь нэг хувьсагчийн утгад үндэслэн олон нөхцлөөс зөвхөн нэгийг сонгон гүйцэтгэдэг. Жишээ кодонд grade-ийн утгыг 10-д хуваагаад A, B, C, D эсвэл F гэж хэвлэнэ. Break нь тухайн кейсээс гардаг бол default ямар ч нөхцөл тохирохгүй үед ажиллана. While давталт нь нөхцөл үнэн байхад кодыг давтдаг. Жишээ кодонд counter 1-ээс 10 хүртэл хэвлэгдэнэ. Нөхцөл болон өсгөлтийг зөв тохируулахгүй бол давталт хязгааргүй болно. Do while давталтанд давталтын их биеийг хамгийн багадаа 1 удаа гүйцэтгэнэ. Жишээ кодонд counter 5 байхад 1 удаа хэвлэгдэнэ. Нөхцөл худал бол давталт зогсно. For давталтанд давталтын эхлэл нөхцөл өсгөлтийг нэг мөрөнд тодорхойлдог. Жишээ кодонд 2-оос 20 хүртэл тэгш тоонуудыг нэмж нийлбэрийг хэвлэнэ. Энэ нь кодыг товч ойлгомжтой болгодог. Break болон continue давталт болон switch дотор цахилгаан хяналтыг өөрчилдөг. Жишээ кодонд break нь county 5-д хүрэхэд давталтыг зогсооно. Continue нь тухайн давталтын үлдэгдлийг алгасаад дараагийн давталт руу шилждэг. If болон switch нь сонголтын бүтэц, while, do while, for нь давталтын бүтэц юм. Break болон continue давталтыг хянадаг. Удирдлагын бүтцүүд нь программын урсгалыг удирдах үндсэн механизм юм.